За тэрнээс гойдоо яриагаа үргэлжлүүлж байна. Та нөгөө Дашны багштай нөгөө хөдөөгөр явж байгаад бид нар сая ямар дуу гол нь дуулдаг байлаа гэж бид ярьж байсан тийм. Нутгийнхаа өрөө дардын дуунууд бол Монгол ардын дуунууд бол цэгийн эх орны шийдвэрт тугаан гол нь. Дуулахаас гадна өөрөө зохиод дуулна. Манай Дашны багш бол мөрдөрж багш, чойдог багш, даран загдгой эднэрийн дуунуудыг ихвчлэн тэр үчин тэд нар чинь шин бүтээлийг хийж зэрэг охрын шийдвэртэй. Манай хүн бол насан буянгүй соёлын урлагийн говь насан буян гэж мундаг хөгжмийн зохиолч юм. Тэр нисгчийн дуунаас өсвөлээ дуунуудыг жинхэнэ хамтруулж ард түмнээс сонсдог гэсэн. Манай говьот бол юу ёстой юм? Хүмүүсийн зохиол бүтээлийг өөрөө шинээр найруулж өөрөө симфони оркестр нэгдсэн найрал хөгжим гэдэг чинь одоо Европ хөгжим, Монгол ардын хөгжим нэгдсэн. Ойлгомжтой найрал хөгжим гэж жоохон бүдүүлгээр манайх яриад байдаг. Нэгдсэн найрал хөгжим өөрөө найрлаж болно. Өөрийнхөө гараар. Инкнэ шүү дээ тий. Одоо хөгжимгээд бичсэн юм байгаа. Тэрний чинь яг ингээд тоглох болохоор найруулга дахиад нэг хөнгөлт болох нь шүү дээ. Тэр томцуулыг хийсэн партитурыг өөрийнхөө санааг нэмж яг тохируулж байгаа тий. Өсөөд чанаржуулах юм уу тий. Ямар нэг уран бүтээлчийн зохиосон зохиолч. Тэр мэрэгжлийг юу гэж юу тэр бол хөгжим найрлцуулагч гэж хэлдэг юм. Манай одооны Оросоор юу гэдэг юм бол доо? Оросууд юу гэдэг юм бол? Оркестрок. Аранжировка. Аранжировка гэдэг юм. Тэр юм. Хөрвүүлэг. Тийм. Шинэ одоо яг нөгөө найрлжуулах. Тийм их өөрөө хийж тэр хөгжим зохиолтын зохиолыг өөдөн татаж тэр өөрөө дуулна. Тийм ээ. Өөрийнхөө хоолой танаад зориулж зохицуулж хийгээд тэр хүний дуусан дуунуудыг давд дуулдаг дуучин одоо их ховор байна. Одоо хадуутра ургыг доох өгчүүл байна уу гэдэг шиг. Тийм хүн тэгээд манай хүн бол ерөнхий төрхөнд бол Людвиг ван Бетховны төрхтэй хүн. Өөрт нь Монголын Бетховен гэдэг. Тэгтээ зэрэг манай хүн бол дургүйцдэг. Энэ хэсэг чи олон тав үгүй байхгүй. Тэгээ ганцхан гол нь би багшаа гэж хүндэж явдаг. Яг уу хизэнээс та тэр үед та хоёр үе байсан юм байна шүү дээ. Хизэнээс та багшаа гэдэг байсан. Анх уулзалт гэсэн үгүй юу? Тэр 69 оноос танилцаад тэр үедээ багш гэдэг байсан. 71 онд би энэ хүн бол агуу хүн байна. Өөрийнхөө удирдлагуудыг голдох хүн байсан шүү дээ. Тэр хоормайс тэр уран сайхан юудаа. Тэгэхээр за энэ хүн бол агуу хүн байна. Энэ хүн бол нэгэн шийдвэрлэл төрсөн хүн байна. Хинтээч ямар нэгэн хүнтэй хөгжмийн талаар ном хаялж тийм хүн ховор юм байна. Бас сарын үед ганцаардах тал байд юм байна. Сургуульд явахыг хүсдэг хүн байсан. Оросд явлаг орлоо шүү дээ. Оросд нөгөө Ленинградын концертоор Москвагийн Чайковский нэрмэт концерт. Тэнд явж чадахгүй та яг хөө манайх нөгөө тэр хүний ажлыг хийх хүн байхгүй болчихно. Тийм учраас арга сан хийгээд удирдлагууд нь байхгүй ажилдаа явсан. Одоо өөрөө дургүй юм байлаас гадаад сургууль гэсэн яга тэндээ жоохон дэмжихгүй байсан юм тий. Тэндээ дэмжиглж явсан жоохон алдаж явсан тал байдаг. Бид нөгөө хамт нэг айлын хөгжсөн нэг тоогоо жаргаж ирсэн болохоор сайн мэднэ. Тэрвч гоо энэ та хөгжмийн надад танилцуулаад өгөө. За энэ юу гэдэг юм бэ? Би тэрнийг ч мэдэхгүй юм. Yes. Okay. Энэ бүтээл бол 1986 онд Давгал өвсөн Хөдөлгөөний Баатар ардын өрсөлдөөн зохиол төрийн шагналтан тэр үед чинь ямар ч цол чимэггүй байх үедээ нэг өглөө хаврын нэг одоо өвдгөө та хөгжмийн бичсэн юм шүү дээ. Савта юутай цаас орж явах үед нөгөө долгор ардын жүжигчний дуулдаг бодлын цагаан хоног дуугны сүлгээ зохиодог. Дэ хамглан яруу найгчтай орж ирээд энэ
Тамсгийн Чингис Хазгаар гэдэг дуу. Над нэг сайн мундаг хөгжмийн зохиолт өгсөн байна. Тэр нь 4 жил ивэн олоогүй юу столдоо хийгээд том дарга хүн. Энээр хэлэхгүй. Тэгээд мань хүн миний шүлэг аваад гэсэн. Нэг газар байгаа байх. Олдохгүй байна. Өөрөө нэгжээд олоод гэсэн. Манай лав гүсэлсэн заримдаа бохиндахтараа их бас тийм зантай хүсэг. Тэгэхээр энэ шүлэг бол Тамсгийн Чингис Хазгаар гэдэг дуу шүлэг. Энэ Гаругай Баатар Дандар болон түүний нөхдөд зориулсан дуу гэж хэлж өгч би энэ араад төвчүүлэх эрхийг олж ирсэн. Тэгэхгүй бол хаян хоорондоо болохгүй. Дандар Баатарт зориулах гэж нэг хүнийг дахин шүтгэхгүй. Нөгөө Хрущевийн нөгөө Сталин дахин шүтгэхгүй гэдэг аргын орсон тий. Барилаар бидний бүтээлийг дэглэгрүүлэхгүй гэж тэгэхээр Дандар болон түүний нөхдөд зориулах дашин багшд та энийг дуулаа. Тэгээд Дандар Баатар маань биеийн чил ирэх чинь хоёулаа нэг очие гэж Монгол өгсөн тэглэн зэрэг очсон. Энэ 68 оны 11-с 12-ны үед ороо очсон. Баахан цагаан алдаад туусуудаараа зөксөж Дандар Баатар жижигхэ болцсон хүн чинь одоо юу яхтараа хороогаа шалгуулахтар тийм болтой байлаа шүү дээ. Тэгээд Дандар Баатар өөрийнхөө гарын үсгээр маш сайн дуу болсон байна. Баярлалаа. Бүгдээр Монголд орсон ил Дандар. Гарын үсг нь яг өөрийнх нь гарын үсг нь энэ байгаа. Ингээ хараад байгаа 86 оны 11 сарын 12-нд тий. Тэгэхээр Дүүрийн театрт ажиллаж байсан. Дүүрийн театрт бол нөгөө Лодонгийн төдөө зохиолчин Туурын зам юу лээ? Тий. Тэр бүтээлийг Дүүрийг багшийнхаа дотоо бичээд орхисон Дүүрийг гүйцэх гэж Дүүрийн театрт зорилго нь нэгдүгээр хоёрдугаарт бол Дүүрийн хөгжмүүдийг зохиомж тэр одоо партитуруудыг судлах гэж Мархад надад юм сурч мэдж өөрийгөө өөдөнд татчих явдаг юм байсан. Өөрөөсөө сурсан. Өөрийгөө хөгжүүлдэг. Боловсруулсан. Тэгээд тэр үчин дашин багш чинь нөгөө бидний чинь нөгөө мэрэгчлгүй боловсруулгүй хойно урд сургууль яваагүй талаас хүчгүй талаас нь бидний чинь хийс уран бүтээлийг хамаагүй зөвшөөрөхгүй тамгалахгүй дуулахад нэг л дуулуулан тагсгаар зогсооч. Тэгэхээр зэрэг дашин багш марксизм ленинизм орон их сургууль гэдэг сургууль сураад. Дүүрийн театрт тэр олон одоо сонгодгоодыг судлаа. Тэгж явах үед би энэ дуу завсаар нь өөрөөр дуулуулаад Монгол төгсөн хөдөлгөөний Баатар тэгэхэд Монголын хараадыг одоо Монцомоо гэж байсан шүү дээ. Тэр машинд суудаг. Тэрний утгачлалын эрд тагс. Тэгээд өөрийнх нь шүлэг яасан дуулбал та яриад байгаа зүйлтэй. Тэгээд манай хүн энэ ч одоо хэн дуулах юм бэ? Та дуулах юм. Надаас өөр хүн дуулахгүй да.